За сайн уу юу цаана өдрийн мэдрэг. За өндөр бол штэ 3 дахь өдөр 12-ны өдөр байгаа. Би зүйл хийж байгаа завгүй байгаа болохоор өчтөр бол би юм хүргээгүй санагдаад байна. Хүргэсэн ч үгүй мэдгүй. Окей. За ямар ч хүргээгүй хаа. За өнөөдрийн хувьд гэх юм бол хэдүүлээ Euro USD, Nasdaq 100, USD Yen, Gold нуртай танилцахгаа сууж ин тэгээд. Яа, эхэлцгээе. За Euro USD-ийн хувьд бол олон давтаж яриад яг хуу major нь бол ерөөхдөө даунтай байгаа, minor нь ерөөхдөө аптай байгаа. Яагаад major нь даунтай мөртлөө minor нь аптай байгаа вэ гэвэл энгийн тохиолдолд ерөөхдөө major бол угаасаа down trend, selling zone lineтай байгаа. Гэхдээ Trace MT-ийн энд ирээд үндсэндээ impulse явах ёстой боловч зарим тохиолдолд Trace MT-ийн хоёр дахь удаага ирээд impulse явах тохиолдол байдаг. Яг тийм тохиолдолд одоо тохиолдох боломжтой гэсэн ийм нөхцөл байдал бол ерөөхдөө Euro USD дээр үүсээд байгаа. Тэр нөхцөл байдал маань яг одоо үүсэх гээд байгаа юм болоо да гэсэн бодол бол төрөд байна. За тэгээд майнерын хувьд бол major бол угаасаа даунтай байгаа. Minor бол тийм хурд аптай бол major бол тийм хурд аптай болж чадахгүй. Майнерын хувьд бол minor бол аптай байгаа. За би маш удаа ярьж байгаа. Майнерт бол одоо яг ингээд оролтыг цаг нь биш. Ерөнхийдөө майнерын хөдөлгөөн бол дэш реверс хийгээд Trace MT-ийг авчираад импульс хөдөлгөөн явуулсан. Энэ импульс хөдөлгөөн хязгаарч явах ёсгүй байсан юм бүр амар хөөсөрсөн импульс хөдөлгөөн байгаа. Тэгэхээр энэ хөөсрөлтийн ханшийн хөөсрөлтөн дээр бид нар яах ёстой вэ гэхээр бид нар төвчээртэй хүлээх ёстой. Энэ resistance дээр цохоод үндсэн хөдөлгөөн Trace MT-ийг авчрахыг хүлээн. Trace MT-ийн өмнө оронтын даралт одоо дэмжлэг болж байгаа зоон руу унж орж ирэх ёстой. Энэ Trace MT-ийн дээрс бид нар buy идэж болно. Энэ Trace MT-ийн амжилтгүй болоод отгошоо орж ирсэн тохиолдолд энэ дээрс бид нар sell-дэж болно гэсэн хоёр төрлийн сонголт байгаа. Окей. Тэгээ ерөнхийдөө бол яг энэ resistance дээрээс бид нар хамгийн ихэнд sell-ийн арилжааг бол хүлээж байгаа. Энэ дээрс бол асар хүчтэй sell орж ирэх ёстой. За 4 цагийн хувьд бол 4 цаг бол яг одоогийн байдлаар дэш реверс хийгээд up trend buying zone-той за эндээсээ бол буцаад up trend buying zone үргэлжилж байгаа байдалтай энэ реверсийн төвшөө одоо ийш шилжсэн үндсэн хөдөлгөөн 4 цаг дээр up buy хэвээрээ байгаа Trace MT хөдөлгөөн эрс нөхцөл байдалтай байгаад байгаа. За тэгээ эндээс харах юм бол бид нар за энийг бол ингээд дэвшлүүлэх хэрэгтэй. Эндээс харах юм бол ерөөхдөө бид нар бол одоо энд реверс хийх боломжтой байна гэдэг төвшинг харж байна. Daily time frame resist тогсон байгааг харж байна. Daily time frame resistance-нээс уналт ирэх нь бол ойлгомжтой. За энэ уналт өөрөө аюул чухал уналттай болно. Энэ уналт өөрөө 4 цагийн Trace MT хөдөлгөөн, daily time frame-ийн Trace MT хөдөлгөөн аль алийг авчирж байгаа. Гэтэ daily time frame-ийн Trace MT хөдөлгөөн болгомоор байгаа бол заавал энийг реверс хийх ёстой. Тэр хөдөлгөөн энэ хүртэл орж ирэх ёстой гэсэн. Хамгийн наад зах нь нэг бүхэл 78 23 дүнлүү бол орж ирэх ёстой. Тэгэхээр 78 23 гэдэг дүн бол ерөөхдөө нэлээд доох нь хавцаа таарч байгаа хаа. 78 23 энэ хавцаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр окей за нэг энэ хавцаа орж ирлээ гэж бодоход үнцэн хөдөлгөөн бол өнөөдөр нэг candle маргааш нэг candle хангалттай гарч ирнэ. Тэгээд нөгөөдөр нэг candle гараад эргээд явж магадгүй заяа магадгүй. Энэ эргэлт өөрөө үүсэх үү тэ нэгдүгürt эсвэл бол хөдөлгөөн цаашаа үргэлжлүүлээд энэ хүртэл унах уу гэдгийг бол 4 цагийн volume тэр чигтээ шийднэ. Окей. За тэгэхээр 4 цаг дээр яг одоо бол би хамгийн ихний ээлжинд энэ resistance дээр sell харж байгаа. Миний sell бол энэ хүртэл үргэлжлэнэ гэсэн таамагтай байгаа. Окей. За тэгээ түүний дараа гарч ирэх хөдөлгөөн бол мэдээж эндээс ингэж Trace MT хөдөлгөөн ирэх хэрэгтэй. Тэгэхээр би бол эндээс ингэж орж ирээд эндээс Trace MT хөдөлгөөнд ирээд энд ирэнгүүтлээ хөдөлгөөн буцаад ирэх боломжтой юу гэдэг асуултанд л хариу хүлээж байгаа гэсэн. Окей. За өнөөдөр яг 30 минут бол reverse хийсэн юм бол байхгүй байна. 30 минут доош reverse хийх хэрэгтэй. За 30 минутын reverse-ийн төвшин бол яг энэ харагдаж байгаа. Энэ ёроолоор байгаа. Энэ ёроолыг доош нь reverse хийгээд үндсэн хөдөлгөөн орж иж чадсан тохиолдолд Trace MT хөдөлгөөнөөс би sell гэсэн ийм таамагтай сууж байгаа. За энэ Trace MT хөдөлгөөнөөс sell-д ийшээ яг зориг гаргаад ийшээ sell-дэж болно заа юу. За ер нь бол нэг амар зоригсооч жоох юм байхгүй. Ер нь бол volume угаасаа тэгж орж ирэх магадлалтай байгаа учраас ийшээ би sell гэж бодож байгаа. Тэгвэл аюулгүй төвшин бол энд байгаа шүү. 78 23 гэдэг дүн дээр байгаа. Окей. За USD Yen байна биднэрт USD Yen. За USD Yen бол миний нураг үнэхээр авсан заяа. За гэхдээ би энийг одоо ярихгүй. Ерөнхийдөө одоо зөвхөн анализа яриа явчих. За USD Yen-ийн хувьд бол байна штэ. Яг одоогийн байдлаар үндсэн хөдөлгөөн унах ёстой газраас ерөөсөө унж чадаагүй дээш өсөөд байгаа байр суурьтай байгаа. За тэгээ үндсэн хөдөлгөөн маань ерөнхийдөө дээш өсөөд энд орой үүсгээд 30 минутын дээр шүү энд ёрол үүсгэсэн байгаа юм байна. Окей. За энэ ингээд түр орчих. За daily-гийн хувьд бол daily бол асар яривхтай хөдөлгөөн хийх гэж эхэлж байгаа. За ерөнхийдөө daily бол major нь угаасаа аптай buy-тай хөдөлгөөн, impulse бол явах нь ойлгомжтой хөдөлгөөн байсан л та. Гэхдээ Euro USD-тэй адилхан major-ийн buy, impulse хөдөлгөөний явахын тулд Trace MT хөдөлгөөний хоёр дахь удаага авчрах магадлал бас байгаад исэн. Тэгэхээр энэ би харагдчихэв юу юм? Харагдчихэв тийм. Тэгэхээр Trace MT хөдөлгөөн хоёр дахь удаага ирнэ гэдэг дохойг бол minor хөдөлгөөн нь өөрөө өгжсэн. Minor хөдөлгөөн өөрөө энэ дээрээс ахуулаад reverse хийгээд down sale-тэй үргэлжлээд яваад исэн. Trace MT хөдөлгөөнд ирсэн impulse явсан. Trace MT ирээд impulse явах уу? Одоо бол ерөнхийдөө энд ирсэн Trace MT failed чиж байгаа. Энд ирсэн Trace MT failed-гүйгээр доошоо явах магадлал том бага.
Тэгэхээр би юу илэрхийлэх гээд энэ тэгэхээр энд бол асар заван хөдөлгөөн үүсч магадгүй ингэж орж ирснээр энийгээ reverse хийж энд гарч ирснээр үндсэн хөдөлгөөн маань дээшээ энэ байдлаар өсөлтийг хийн. За энэ асар заван хөдөлгөөн нь юу дагуулах вэ гэх юм бол бид нар лайнаа ингэж солих шаардлагатай болно. Энэ лайн маань өөрөө улам нарийсан лайн болж ирж байгаа. За ерөнхийдөө паттернаараа бол ерөнхий дээшээ ингэж нарийсаж явсаар гоо доошо гойчих магадaltaй ийм лайн болж ирж байгаа. Хэрвээ ингэх юм бол ингэхгүй гэх юм бол хөдөлгөөн энэ tourism-тэй заавал амжилттай болгоод ийшээ унах хэвээр ийшээ унсныхаа дараа үндсэн хөдөлгөөн өсөж болно. За тэгэх юм бол энд бол яг л аптрендийн тренд лайнараа бол давгүй хөдөлгөөн гарч иж болно. За ямар ч тач daily time frame minor дээр асуудал үүссэн. Тэр асуудал нь юу байсан бэ гэхээр энд байгаа эсвийн high энд байгаа эсвийн low хоёрын голд үүссэн tourism-тэй хөдөлгөөн Fibonacci 38.2 дээр орж ирчээд 23.6 38.2 дээр хаагдсан мөртлөө бүр хасах 27 дээрээс буцаж байгаа байдал үүссэн. Хасах 27 дээрээс tourism-тэй хөдөлгөөн үүсэх магадaltaй байдал үүсээд байгаа. Энэ хэрвээ үнэн болвол энэ шууд фейлдчихэж байгаа. Гэхдээ энэ үнэн байхын тулд яах ёстой вэ гэх юм бол одоо ахаад нэг candle гарах ёстой байгаа. Ахаад нэг candle яг энэ candle дотор гарах ёстой. Энэ candle дотор гэдэг нь би энэ урт талд байгаа энэ том ногоон candle-ыг яриад байгаа шүү. Урт талд байгаа энэ том ногоон candle-аас дээшээ дахиад нэг candle гарах ёстой. За ингэсэн тохиолдолд ерөнхийдөө за окей энд бол орой үүсэж байгаа маань энд бол ёрол үүсэж байгаа маань гэдэг нь батлагдана. Тэгээгүү эндээсээ шууд энэ candle ингэж хаагдаж чадахгүй хөдөлгөөн савлаад ингэж шууд орж ирэх буюу дараагийн candle ч бай энэ ногоон candle маань ч бай өөрөө байсан ч болно дараагийн candle байсан ч болно ингэж шууд орж ирсэн тохиолдолд энд орой үүсээгүй буюу үндсэн энэ хөдөлгөөний маань энэ tourism төлөвлөгөөний төгсгөлөөс үүссэн байгаа continuation хөдөлгөөнийг үргэлжилж байна л гэж үзнэ гэсэн үг. Энэ маань 4 цагийн зөвхөн нэг балай юу байлаа. Одоо хэрэггүй reverse байлаа гэдэг байдлаар авч үзэж болно. За тэгэнгүүт вэ штэ. Одоо бид нар юу хүлээх вэ гэхээр хоёр төрлийн хөдөлгөөн хүлээж болно. Нэгдүгürt нь бол бид нарт daily дээр харагдж байгаа зүйл бол өмнө ёроол руу break хийгээд ийшээ ирээд эндээсээ reverse хийгээд дээш өсөх хөдөлгөөнийг хүлээж болно. Эсвэл энэ ёроол дээр ирж цохиод за цохихгүй байсан ч болно. Зүгээр энэ ёроолыг л эвдээд гарах нь хамгийн чухал. Эвдээд гарахад үндсэн хөдөлгөөний ийшин сэлдэх боломжтой болж ирнэ. Эсвэл энэ ёроолыг цохиод ийшээ унж болно. Эсвэл шууд энэ ёроолыг эвдээд ийшээ унж болно. Эсвэл ийшээ break хийгээд өсч болно. Ийм гурван төрлийн хөдөлгөөн байгаа юм шүү. За тэгээ эдгээр хөдөлгөөнд нь яаж явагдах боломжтой ингээ харах юм бол энд reverse хийсэн байгаа хөдөлгөөн 4 цаг дээр даун явж хагаад энд орой үүсгэсэн боловч орой үүсгэж чадаагүй учраас хэрэггүй. Энд орой үүсгэсэн байсан. Энэ оройн бас 23.6 38.2 дээр хаагдсан байсан хөдөлгөөн гэхэд бол айгүй яривхтай волюм бол алдсан. Маш их хэмжээний волюмыг алдсан. Эндээс бол ийм том импульс явуулаа, ийм жижигхэн трейсм жирлээ импульс бол маш хүчтэй явах хэрэгтэй байсан боловч эндээс волюм алдал үүсээд реверс хийсэн байгаа. Одоо энэ реверсийн түвшин дээр бид нар юу ч хийхгүй. Одоо бид нар юу хийх ёстой вэ гэх юм бол бид нар ерөөхдөө хүлээн эндээс үндсэн хөдөлгөөн маань ямар хөдөлгөөнд үүсгэж болох вэ гэх юм бол энэ хүрээд хөдөлгөөн маань трейсм төлөвлөгөө авчираад энэ лүү брейкинг хийгээд цаашаа ингээ явчих болно. Эсвэл энэ хөрөнгүүтлээ хөдөлгөөн маань буцаад энэ ёроолыг эвдэж орж ирээд энэ дээр трейсм төлөвлөгөө хийгээд ингээд явчих болно. Эсвэл хөдөлгөөн маань шууд энэ ч хүрэхгүйгээр ерөөсөө шууд эндээсээ ёроолыг эвдээд ингээд явж болно гэсэн ийм төрлийн хөдөлгөөнд үүсэж болно. Тэгэхээр хоёр нь continuation, нэг нь reverse хөдөлгөөний дэмжсэн хөдөлгөөнүүд байгаа. Daily time frame-ийн үед. За 30 минутын дээр яг одоо аль талд нь гарыг гэсэн шийдвэрийг ер нь гаргаж ийн гэдээ харах юм бол бид нар энд оройг эвдээд дэшээ апалцсан байгаа хөдөлгөөн ёроол бол үүсгэж чадаагүй юм байна. Энд ёроол үүсгээд хөдөлгөөн маань ингэж дээшлээд эндээсээ хөдөлгөөн маань ингэж иргэсэн тохиолдолд энэ бол хамгийн цэвэрхэн хөдөлгөөн байх болно. За энэ хөдөлгөөн маань ерөөхдөө хаашаа дагуулах боломжтой юм бэ гэх юм бол яг тэр дээр тулаад реверс хийгээд эргээд доошлж байгаа хөдөлгөөн бол энэ спорт руу дагуулах хэрэгтэй 146 165 гэдэг спорт руу. Яагаад тэгж байгаа вэ гэх юм бол ерөнхийдөө энд реверс хийгээд аптай болсон хөдөлгөөн эндээс шууд буцаж орж ирээд энэ ёроолыг реверс хийгээд ихний спорт дээр тулж орж ирнэ. Ихний спорт бол хамгийн аюулгүй спорт. Тэгээд трейсмент ирээд доош унахыг байхгүйхгүй. Окей. За UST-ийн нэг иймэрхүү заяа. За тэгэнгүүт Nasdaq 100 дээр бас хараад яваад байгаа. За Nasdaq 100-ийн хувьд бол ерөнхий бас энэ UST yen энтертэй ерөнхийдөө яг адилхан. Юу нь адилхан бай гэхээр бишээ юутай евро USD-тэй нэлээд адилхан. Юу нь адилхан бай гэх юм бол трейсмент ерөөсөө өгөхгүй байгаа. Daily дээр. За daily дээр трейсмент өгөхгүй. Daily бол мажор нугасаа аптай байтай байгаа хөдөлгөөн. За энд харах юм бол бид нарт харагдаж байна да одоо ерөнхий ингэж явчаад ингэж орж ирээтэй. Эндээс дэш реверслэгдээд мажор аптай байсан хөдөлгөөн одоо трейсмент хөдөлгөөнө авчирж байгаа. Трейсмент хөдөлгөөн асар хүчтэй орж ирж байгаа. Энэ бол цаашдаа бас сонин зүйл рүү дагуулж магадгүй. Тэр нь юу ах вэ гэхээр мажорын ахаад эргэлт өгж магадгүй. Тэгэхээр мажор эргэнэ гэх юм бол энэ ёроолыг заавал очиж одоо шалгаж заавал очиж эвдэх ёстой болно. Энэ ёроол хэрвээ эвдэрчих юм бол мэдээж энд байгаа хоёр том ёроолын
дэмжлэг болж өгж байгаа. Энэ лайн руу унах магадлал илүү өндөрснөө. Ингэж унж орж ирнэ гэсэн үг те. Хэрвээ чадахгүй ч юу байх вэ? Ер нь бараг чадчих магадгүй л харагдаад байна. Ер нь бол энд байгаа энэ ёроолуудын дэмжлэгийг энэ дивдээ гарч ирж байна гэдэг маань ерөөхдөө доошо гарч илтаа л гэсэн санаа байж болох юм аа. За тэгээд одоо daily дээр ямар ч tracemt ирээгүй, ёроолын дэмжлэг хэвээрээ энд ёроолын дэмжлэг хэвээрээ байгаа. Tracemt хөдөлгөөн ерөөхдөө одоо ирнэ. Гэхдээ энэ ёроол дээр үү, энэ ёроол дээр үү гэдэг сонин. Бүр энэ ёроол дээр ч юм уу тийм ээ. Ямар ч байсан tracemt хөдөлгөөн хүлээж байгаа. За tracemt хөдөлгөөний явцад бид нар daily-г нь down trend-ийн minor trend-ийн эсрэг нэг байдна. За энэ эсрэг байдалд бол энэ хүртэл үргэлжлэнэ. Тэгээ эндээсээ буцаад доош уналтын sell trend үүсвэл бас sell нэ гэсэн сонирхолтой байгаад байгаа. За 4 цаг дээр болов шүү дээ. 4 цагийн down үүссэн, ёроол үүссэн, орой үүссэн. Эндээс бол унах нь ойлгомжтой хөдөлгөөн байсан. Гэхдээ эндээс шууд тэгж унаагүй юм шиг санагдаад байх юм. За энд орой үүссэн. Энд орой үүссэн. За тэгээд доошо унсан. Буцаад орой дээр ирж шалгасан. Орой бол ерөөс сэтлээгүй. Тэгээ ёроол үүсгэсэн. Орой бол бараг л үүсгэсэн. Тэгээд доошо унсан. За сүүлд бол зүгээр энд л орой үүссэн гэж ойлгочих болохоор харагдчихэв. За тэгээ эндээс бол үндсэн хөдөлгөөн маань дээшээ tracemt хөдөлгөөн авчирж байгаа нөхцөл байдалтай. За энэ tracemt хөдөлгөөн маань одоо цааш үргэлжлэх үг гэвэл үргэлжилж болохгүй. Үргэлжлээд байх юм бол үнэхээр утгаа алдлаа тий. Nasdaq бол үнэхээр тэнэг гойжлт үүсэж байна. Тийм учраас юу хэрэгтэй вэ гэх юм бол одоо бидний хувьд юу хэрэгтэй вэ гэх юм бол бидний хувьд зүгээр daily time frame-ийн ёроол руу break хийж орж ирээд энэ оройг баг зэрэг эвдэнгүүтлээ эндээсээ буцаад reverse хийгээд down болох хөдөлгөөн байж болно. Эсвэл эндээс ингэж гарч ирээд ингэчнээ down болж болно. Асуудалгүй те. Хамгийн гол нь зүгээр ингээ үргэлжлээд иж болохгүй. За. Ингээ үргэлжлээд байлаа гэхэд бид нар итгэхэд хэцүү бэрх байхгүй юу юм бол те. За тэгэнгүүт биш те. Одоо бид нарт ерөөхдөө энд байгаа энэ хөдөлгөөн маань ерөөхдөө дээшээ break хийж орж ирээд ингэж л орж ирвэл бид нарт хамгийн ашигтай. За энэ маань ерөөхдөө л 30 минутын дээр төлөвлөсөн энэ төлөвлөгөөнд бол хэрэггүй болсон. За энэ хэрэггүй болсон. Энэ хэрэггүй болсон. Ерөөхдөө дээшээ reverse хийгээд 30 минут аптай болсон боловч тэр нь амжилтгүй болоод буцаад 30 минут даунтай болж орж ирсэн. Энд ёроол үүсгээд тэндээ бас орой үүсгээд үндсэн хөдөлгөөн маань ерөөхдөө доошо чиглэлийг заагаад унсан. За заагаад унаад эндээс tracemt хийгээд ийшээ дээшээ reverse хийж гарч ирсэн төвшин энд байгаад байгаа. За энд reverse хийж гарч ирээд тэнд ёроол үүсэх гэж чадаагүй учраас энд reverse-ийн төвшин гарч ирээд тэнд ёроол үүсэх гэж оролдож чадаагүй бас энд. За тэгэхээр яг иймэрхүү хөдөлгөөн орж ирж байгаа маа. Яалтчгүй. Тэгээд ийшээ ингээд break хийж орж ирээд үндсэн хөдөлгөөн маань дээшээ энэ хүртэл өсөөд эндээсээ буцаж доошо унах хөдөлгөөнийг бүрдүүлвэл яах вэ гэсэн ийм тамагтай байгаа. За шууд daily-ийн resistance дээр цохиод унах боломжтой юу гэвэл шууд daily-ийн resistance дээр цохиод унахад яривхтай daily-ийн resistance-ийг баг зэрэг гарч ирээд fake out хийгээд буцаад унж болно. Эсвэл бол rejected candle daily дээр харуулаад буцаад унж болно. Ёроол бол энд байгаа. Энд орой үүсгэхийн тулд бол заавал 2 candle гарах хэрэгтэй болно. Тэгэхээр бид нэр 2 өдөр дор хаяж хүлээх хэрэгтэй болно гэсэн үгтэй. За өнөртөө нийлээд 2 өдөр гэсэн үг шүү. За. Окей. За Nasdaq нэг иймэрхүү gold юу болоод байна? Gold нэр бол ерөнхийдөө өсөлтөд явж байгаа энэ балаа өсөлтийг ерөнхийдөө сүүл рүү тэгээ би дэмжихээр шийдсэн. За ер нь бол яг gold дээр daily дээр бол major наптай ийм хөдөлгөөн байгаа. Impulse нь нэлээд тулцсан байгаа байр суурин дээр байгаа. Эндээс удахгүй том уналт орж ирэх ёстой. За энэ том уналтын хөдөлгөөн бол нэгдүгээр угаасаа major-ын tracemt хөдөлгөөн, хоёрдугаарт нь бол угаасаа үндсэн хөдөлгөөн маань энэ юг харж байгаа одоо за ингээд зураг үзүүлчихдөө зүгээр. Энэ хоёр лайны хэрхэн хоорондоо нарийсаад байгааг харж байгаа байх. Тэгэхээр үндсэн хөдөлгөөн маань доороос эхлээд ерөөхдөө дээшээ ийм нарийсалтай явж байгаад хөдөлгөөн маань одоо бол доошоос эхлээд унах нэлээд дөхцөн байгаад байгаа. Тэгээ нэгдүгээр хоёрдугаарт нь бол gold бол угаасаа бүр all time high цаашаа зүйл хийцэн байгаа. Тэ. За тэгээд хэдд удаа хийцэн. Тэгээд одоо бол үндсэн хөдөлгөөн minor дээр ч tracemt хэрэгтэй байна. За minor-ын tracemt бол ирсэн байгаа. Гэхдээ minor-ын tracemt бол одоо major-ын tracemt-ийг огт хийж чадаагүй тийм учраас major дээр tracemt хэрэгтэй болно. Тэгэхээр major-ын tracemt-ийн хөдөлгөөнийг хийхин тулд хөдөлгөөн заавалчгүй доошоо энэ орой дээр ирээд энэ орой break хийж доошоо унаад энэ ёроолыг заавал эвдэх шаардлагатай болно гэсэн. Тэгэхээр энд нэлээд урт хугацааны уналт хэрэгтэй байна л да. За 4 цаг дээр хөдөлгөөн бол 4 цаг дээр болон daily дээр анзаарсан бол daily дээр minor наптай байгаа, tracemt-тэй байгаа. 4 цаг дээр хөдөлгөөн бол ерөнхий сая апро reverse хийлээ, tracemt хөдөлгөөн авчирлаа. Fibonacci-гийн одоо хэд дээр харагдаж байна? Fibonacci-гийн за энэ reverse төвшнийг шалгах юм бол ингэж харагдаж байгаа. Fibonacci-гийн
50 дээр харагдаж байгаа. 50 38.22 хооронд ерөнхийдөө тийм бага buy volumeтэй бол биш. Buying candle-ууд нь бас харах юм бол нэлээд том хэмжээний buying volume харагдаж байгаа. Энд харагдаж байна те. Энэ харагдаж байна, энэ харагдаж байна, энэ харагдаж байна. Одоо энд нэг савж өгөөд энэ оройг эвдээд энэ орой дээр ирчээд үнцөөлөө ерөөдөө буцах замдаа орох болов гэсэн миний бодол байгаа. Тэгээ энэ TSMT хөдөлгөөн дээрээс би ерөөдөө Bytes daily аптай, major аптай, minor аптай, 4 цаг аптай өөрөө буухыг хүсэхгүй байгаа. Okay. За тэгээд reverse хийсэн 4 цаг бол TSMT хөдөлгөөн аваад ирсэн 30 минутын дээр бол альтины after end buying zone руу энэ доор шилжсэн. Энэ доор шилжээд TSMT хөдөлгөөн энд ирэх үед нь би байтчихсан байгаа. Тэгээ одоогор бол надад энэ арилжааг хаагаадах ямар сонирхол байхгүй. Хааж эзнээс зүгээр stop loss тохиолдсон дээр. Тэгээд хөдөлгөөн бол одоо ерөөдөө би юу гэж бодож байгаа вэ гэхээр хөдөлгөөн бол ерөөдөө дээшээ ингэж яваад энд орол үсгэжлээ штэ. Энэ оройг эвдэж гарч ирээд ингэж гарч ирээд за тэгээд энэ хүрсний дараа бол асуулт гарч ирнэ. За ерөөдөө цаашаа үргэлжлэх үгүй юу те гэдэг асуулт гарч ирнэ. За тэгээ ерөөдөө баг энэ хавьд хаачих магадгүй. Энэ бол өөр 10 арилж байгаа. Гэхдээ энэ хавьцаа ерөөдөө бол аль тэнэ 7 авчиж байгаа учраас окей баг ерөөдөө дуусахгүй гэдэг шат руугаа ороод ирнэ. За тэгээ одоо бол харж байгаачлан энэ спорт энэ resist хоёрын хооронд баг зэрэг нэг юм sideway хөдөлгөөн үүссэн байгаа. Тэгээ энэ бол ингээд дээшээ сэтлээд гарч ирч чадсан тохиолдолд ерөөдөө дээшээ дийлбэрэх ийм хөдөлгөөн байгаа. Доошоо сэтрүүл за тэгээ окей хогчин эсэл цохиулъя гэдэг байдлаар хүлээж байгаа. Одоогор бол ямар нэгэн байдлаар энэ арилжааг бол хаачих гэсэн сонирхол юуч байхгүй байна. Тийм болохоор хүлээж जैन. Тэгээд энэ заавал энэ чихгүй зүгээр энэ хавцаа гэдээ харахад нийтдээ одоо альдинэ дээшээ гарч ирээд энд нэг спорт үүсгээд тэр спортоо нийтдээ 3 дахь удаа шалгачаад байгаа. Эндээс бол хөдөлгөөн реверслэх төвшинлөгөө ерөөдөө реверслэх гинэ дээшээ эвдрэх төвшинлөгөө ерөөдөө орох байхаа гэж найдад хүлээж байгаа. Окей. За тэгээд тэр дээрээс бол би яриад байгаа голтын сейл бол харж байгаа. Маш том хэмжээний сейл харж байгаа. Би голтыг бол бүр нэлээд урт хугацаанд сейлдэх байх гэж бодож байна. Тэгээд хэрвээ миний санснаар болов ч 4 цагийн реверс хийгээд TSMT хөдөлгөөн авчруул daily өөрөө тэндээс бас доошо буцаад өмнө оройлогоо энд гарч ирчээд өмнө оройлогоо брейкинг хийвэл үнцөлөөнөр би бол нэлээд том сейл хийн. Тэр сейл маань үргэлжлэх газар нь бол энэ хавцаа байхах. Энэ хавцаа ирнэ. Окей. Тэгээд цаашаа болвол мэдээж дараагийн сейлүүдийг энэ хавцаа руу харна гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа. Окей. За нэг иймэрхүү тэгээд би бол нийт арилж байгаа ингээ хараад амиргүй байна. Окей. За өөрчдөө юу голээ өөр юм байхгүй шүү дээ. Тэгээд ерөөдөө өндрийн анализ нэг иймэрхүү байна. Тэгээд румийнх нь хандаж хэлэхэд бол арилж байгаагаар бол хэдүүлээ уулзна. За гарахгүй бол хэвлээц. Группийнх нь хандаж хэлэхэд ингээд дуслаа. Баярлалаа баяртай.